Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчилгээ хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн байна. Нааша хараарай. Бурхан чамааг унгахгүй. Чи хэрвээ итгэл дотроо бууж өгөхгүй бол Бурхан чамааг унгаахгүй. За, би суу бас явгүй гэж нэрлсэн цуврал дээр ажиллаж байна. Библи биднийг эдгээр 4 зүйлийг хий гэж хэлдэг. Энэ өглөө Петр бидэнд Христийн суудалд байж Бурхны амралтанд орох боломжтой талаар ярьж даган туурайхыг уриалсан. Бурхан бидэнд санал болгодог амралтын төрөл нь бидний биед тийм ч их чухал амралт болдгүй. Хэдийгээр энэ нь тийм ч чухал биш ч гэлээ тэрээр энэ талаар ярьдаг. Гэхдээ энэ онцгой амралт нь таны дотоод сэтгэлийн амралт юм. Шөндөө сайхан унтаж амарлаа гэж бодъё. Гэхдээ та ууртай байвал амрахгүй байгаа. Та амралтанд очиод амарлаа гэж бодоход тэнд байх үедээ ямар нэг зүйлд санаа зовоод байх юм бол амарч чадахгүй. Энийг битгий алдаарай. Бид хийдэг юм бүрээ бүх зүйлээ амралтын үзэл бодолтой хийх ёстой. Би энэ өглөө энд ажиллаж байгаач Бурхны дотор би амарч байна. Тэгэхээр амрах гэдэг үг нь Петр энэ тодорхойлтын зарим хэсгийг өгчээ. Гэхдээ грекийн төл бичигт Бурхны бидэнд олгодог амралт нь ажлаасаа холдож амрах боломж биш. Харин ажиллаж байхдаа амралтыг мэдрэхийг хэлнэ гэжээ. Та нарын хэдэн өсвөр насны хүүхдээ өсгөхдөө амрахыг хүсдэг үү? Элдв төрлийн солиоролд булагдаж ялагдсан дэлхийд та нараас хэдэн амьдрах боломжтой гэж үзэж байна вэ? Мөн бүх зүйл санаа зовж бодож явахын оронд энийг амралт болгон хийгээрэй. Паул Лиза хоёр Жоелийн хамтын сүмийг хончилж сүмийг амралтанд байгаа юм шиг хэрхэн авч явж байна вэ? Тийм ээ, сүмийн талаар санаа зовох асуудлууд зөндөө байдаг. Яагаад гэдгийг мэднэ үсттэй? Сүмд ирдэг хүмүүс бүгд шанал чархалсан байдаг. Амен. Тийм ээ. Олонх нь Христийг хүлээж аваад удаачгүй. Тэд ямар нэг юм хиймээр байна гэж хэлдэг. Тэд Бурханаас мөрөөдөл алсынхаараа авдаг. Гэхдээ тэд дахин төрөөд хэдхэн хончоод ийм хүсэл тавьдаг. Тийм ээ. Чи сууд сураагүй бол одоо энийг хийж чадахгүй. Тэгэхээр Майк чи үнэхээр хурдан гүөхийг хүсч байвал нэг дүр зураг 1000 үгийн үнэтэй. Би тань жишээ болгох нэг зүйл хэлье. Энэ манай ажилтан пастор Майк Шепард байна. Тэгэхээр Майк чи энэ газарт хэвтэж өгөөч. Надад ямар хүч байгааг харж байна уу? Би урд нь энийг өөрөө хийдэг байсан. Гэхдээ одоо хинэгнэр хийлгэхээр шийдсэн. Тэгэхээр няраа хүүхэд хэвтжил байдаг. Бид бүгд анхудаа Бурхны хаанчлалд ирэхдээ хэвтэж байдаг. Чиний хувьд болсон, дууссан, өөрөө хийж чадахгүй болсон, амьдралч авах юмгүй, замбраагүй, чамд Бурхны тусламж хэрэгтэй. Нэлэх Христ итгэл түүний хувьд бид хэвтэж эхэлдэг. Бараг бүх ил зүйлийг хэнийг бидэнд хийж өгөх хэрэгтэй. Чи 30 жил итгэжгээд одоо хүртэл хэвтээд байгаа чинь л бидэнд том асуудал. Амен. Одоо пастор Майк энэ байрлалаасаа шууд босоод гүөхийг та хараарай. Хийх болоогүй зүйлийг хийх нь биднээс ямар их хүч тэмцэл шаардаж байгааг харж гин үү? Цаг нь хараахан болоогүй зүйлийг хийх гээд оролдоод үз. Энэ хэцүү. Учир нь бидний амьдралд байх ёстой дараалал гэж байдаг. Чи босоод сууж өгөөч. Чи сууж чадна. За, одоо бидэнд баг зэргийн дэвшил гарч байна. Энэ төлөөлөгч Христ дотор өөрийгөө хэн гэдгийг мэдээд Бурхны амралтанд орсон байна. Жишээ нь Христ дотор суусан хүн бусад хүмүүс өөрийнх нь талаар юу бодож байгаа талаар санаа зовох хэрэггүй болдог. Энэ гайхалтай чөлөөлөлт биш гэж үү? Чиний зүрх сэтгэл үгүй гэж хашгираад байхад тийм гэж хэлэхэ болох цаг болжээ. Тийм ээ, нэг хүн хөөх гэхийг сонслоо. Хүн бүрийг баярлуулах гэж хичээхийн оронд ариун сүнсний удирдлагыг дагаж түүгээр өөрийгөө аз жаргалтай баяртай болгоул яах вэ? Одоо
Нялх хөрс хэвтэж байгаад эхлээд хийж сурдаг зүйл бол суух. Тэгэд мөлхөөд алхаж явж сураад бүр гүйдэг болно. За одоо чи босоо зогсдоо. Хардаа. Христ итгэлт хүмүүсийг босоо зогс гэж хэлсэн байдаг. Энийг л өнөөдөр бид ярих гээд байна. Амьдрал дээрх салхи шуурга бүрийг хүчтэй зогсож өнгөрөөх талаар ярьж байна. Миний хэлэх гээд байгаа зүйл бол чи зогсож байхдаа дотроо сууж чадахгүй бол чи зогсож чадахгүй. Та надтай хамт байна. Миний хэлж байгааг ойлгож байна уу? За одоо яваарай. 2 дахь цуглаан руу явах талаар бид ярих гэж байна. Одоогүйгээр. За. Чи суудалтаа буцаад сууж болно. Есүсийг дахин амьсны дараа Библи түүнийг үргэлж сууж байгаагаар дүрсэлдэг. Тэр хаан ширээндээ сууж заларсан. Тэр өндөр дөргөгдөж эцгийн баруун гар талд залрав. Бурхан аль тэнгэр элчид чиний дайснуудыг хөлийнчин гişхүр болгох хүртэл миний баруун гар талд ирд суу гэж хэлсэн бэ. Харж байна уу? Хэрв чи Христ дотор хэрхэн үлдэж суухыг сурч авбал тэр чиний дайснуудыг хөлийнчин гişхүр болгох нь байна. Чөтгөртөө тэмцэх шилдэг арга бол Бурханы амралтын дотор байх юм. Чи намайг сонсч байна уу? Чөтгөртөө тэмцэх шилдэг арга бол Бурханы амралтын дотор байх юм. Харин сайн мэдээ нь Эфес 2:6 биднийг түүнтэй хамт амьлуулж Тэнгэрлэг газарт Христ Есүс дотор түүнтэй хамт суулгасан гэжээ. Өчигдөр орой болсон нэг явдлыг тавчлан ярив. Тэгэхгүй бол та нар төөрчих бах. Тэгэхээр би одоо 2 газар байгаа. Би энэ тайзан дээр эргэн тойронд алхаад л. Гэхдээ дотор нь би Христтэй хамт Тэнгэрлэг газар суусан. 40 жилийн өмнө үйлчлэлээ эхэлж байсан үеэс одоо хавьгүй дээр болсон. Тэр үед би миний ярьж байгааг хүмүүс юу гэж бодож байгаа болоо гэж санаа зовоод л. Бурханаас би яг зөв үг авсан уу? Би яг зөв зүйл авсан уу? Тэгэд Бурханы миний инрэл гэж хэрв хин нэгэн сургаал дундуур хараад явбал хэвийн байдалд ортлоо хэдэн өдөр тамлагддаг байлаа. Гэхдээ одоо би тэгдэггүй. Та нар харж байгаа. Өчигдөр сургаалын дундуур 4-5 хүн босоод явсан. Одоо би урд байсан шигэ тэд надад дургүй юм болов уу гэж бодохоо байсан. Хинэгний биеийг эвгүүцсэн болов уу гэж бодсон. Бурханы амралтанд хэрхэн орохыг та нар мэддэг бол үргэлж сөрөг рүү биш, харин эерэг зүйл рүү явж хамгийн сайнд нь итэг. Тэгэхээр бид энэ өглөө босож зогсох талаар ярихыг хүссэн. Учир нь Христ итгэлт хүний хувьд бидний олонх нь босож зогсох хэрэгтэй байгаа. Бид хүчтэй босон зогсож бидний амьдралд хэрэгтэй байгаа цөмлөлтийг Бурханаас хүлээдэг. Тэдгээр нь ирэх болно. Бурхан бол хоцрохгүй. Тэр хизээж хоцрохгүй. Миний анзаарснаар тэр ихэнхдээ эрт хийдгүй. Бурханыг энэ тал дээр анзаарсан хүн байна уу? Хэрвээ та сүүлийн мөчтөл үзэгдэх байсан бол би энэ бүгдийг туулж гарах хэрэггүй байсан юм. Та 3 сарын өмнө хийчихэж болоогүй мүү гэж та нар заримдаа боддгоо гэж үү? Тэрээр биднийг энэ бүхнийг туулж гарахад хүрэгдэг нь би дахин энэ зүйл туулахгүй гэж хэлэх хүртэл чинь хийдэг. Надад тэрнийг ярих болно гэж бодоход хүргэсэн олон зүйл тохиолдож байсан. Би хизээ гэдгийг мэддэггүй ч түүнийг ирж хийднэ гэдгийг мэддэг. Тэгэхээр би хүлээж байхдаа амьдралаа таатай нарахгүй цааш үргэлжлүүлнэ. Бурхныг таньж мэдэх нь үнэхээр үн цэнтэй зүйл юм. Учир нь эхлээд хэн нэгэн танд өөрт тохиолдсноо ярьж байх үед чи сонсдог. Харин гэхдээ чи өөрөө энэ бүхнийг туулж мэдрэх үед чамаас хинч авахааргүй тийм нэг зүйлтэй болдог. Амен, амен. Тэр ард байгаа эмэгтэй намайг байнга урамшуулад сайхан байна. Үнэхээр сайхан. Бид чөтгөрийн эсрэг бас зогсох ёстой. Тэр бол худалч гэдгийг чи мэдэн шүү дээ. Тиймээс чи Христ дотор хэн байж юуны тул дуудагдсан бэ гэдгийг мэдэх нь чухал. Өнөө өглөө би босож яг энэ сандал дээр суугаад кофегоо 5.5 дуун үгийг судалж байлаа. Та нарын хичнээн нь ядарсан үедээ чөтгөрт давуу талаа алдахад амархан болдгийг мэддэг. За тэгэхээр өчигдөр орой би сургаал заачгаад гэртээ хараад хурдхан орондоо ороод өглөөс ирлээ. Өнөө өглөө босоод 5 болж байна гэж би бодсон. Би босоод юмаа хийж эхэлсэн. Гинт 4 болж байгааг харж би халелуя дахин нэг цаг орондоо орж хэвтье гэж бодсон. Энэ яг л нэг том бэлэг авч байгаа юм шиг байсан. Тэгэд би судлаа цааш явж байтал нэг тийм ийм шивнээ сонслоо. Чөтгөр зүгээр л шивндэг. Энэ нь хаанаас ч ирээгүй.
Чиний хувьд дууссан гэж бодож байна. Чиний сургаал урдигшгээ сайн байхаа болсон. За, харж байна уу? Би Бурхантай хамт байсан учраас энийг чөтгөр хэллээ гэдгийг мэдсэн. Би үүнийг Бурхан гэж бодоогүй. Би үүнд 1 секунд ч итгээгүй. Амен. Бид Бурханы амралтанд орох боломжтой байхдаа өөрийгөө хэн гэдгийг мэддэг бол Бурхан хэрхэн ажилдаг вэ гэдгийг мэдэх болно. Бурхан намайг дуудсан талаар хэлхийг хүсвэл ядчил сургаалаа заах гэд бэлдэж байх үед л биш. Бид сатааны худлыг таньж мэдэх хэрэгтэй юм. Учир нь олон хүмүүс мэхлэгддэг. Тэд үнэндээ үнэн биш зүйлд итгэж байна. Гэхдээ бид үнэн биш зүйлд итгэвэл тэр нь чиний төлөө үнэн болно. Энэ бол чиний бодит байдал. Чөтгөрт яаж хариулахаас сурч ав. Чи бол худалч аматат. Амен. Одоо энэ мунхаг биш гэж үү? Чи одоо болсон. Чиний сургаал урдигшгээ сайн байхаа болсон. За чи юу гэдгийг мэдэж байна уу? Бүх цаг үеүүдэд энэ нь сайжирдгаа гэж би боддог. Би энийг итгэлээр хэлж байна. Би энийг сайрхан бардамж хэлж байгаа юм биш. Харин чи итгэж, эерэг байж, Бурханы чиний амьдралд хийж байгаа зөв гэж итгэж найдах ёстой. Би Бурханы хүсэл дотор байна уу? Би Бурханы хүсэл дотор байгаа гэдгийг мэднэ. Би хүчтэй зогсож итгэлийн тэмцлэр тэмцэнэ. Тэгэхээр 1-р Тимот 6:12 итгэлийн сайн тэмцлэр тэмц. Чи итгэл гэж юу вэ гэдгийг мэдэж байгаа. Итгэл бол Бурханд бүрэн итгэж найдаж, Бурханы үгэнд амлагдсан учраас харагдахгүй зүйлд итгэх юм. Бид мөн заримдаа тэмцэх ёстой болдог. Гэхдээ бид хамгийн агуу тэмцлэр тэмцдэг. Энэ нь мах бодийн эсрэг тэмцэл биш, харин сүнс доторх тэмцэл юм. Үүнийг ойлгож байгаа хүн байна уу? Жишээ нь чи гэрэлсэн хүний өөрчилж чадахгүй. Үүний төлөө тэмцээд ч хэрэггүй. Чи түүний төлөө залбир. Гэхдээ Бурханд зөвхөн түүнийг өөрчилж өгөөч гэж залбираад байх биш. Өөрийгөө ч гэсэн өөрчлөгдөхийн төлөө Бурханаас гуйн залбирх хэрэгтэй. Мөн түүнчлэн би энэ залбирч байгаа хүнээс ч илүү гэмтэй гэж даруугаар хэлж, сүнсэн дотроо тэмцээрэй. Сайн тэмцлэр тэмцээрэй. Итгэлийн тэмцлэр тэмцээрэй. 2-р Тимот 4:7 би сайн тэмцлэр тэмцсэн. Би замаа дуусгасан, итгэлээ сахисан. Энэ зүйлийг би хийхийг хүсэж байна. Би замаа дуусгасан гэж. Ингэж хэлэхээр хүүхдүүд маань тийм ч дуртай биш. Гэхдээ үүндээ бол Бурхан намайг сургаал зааж байхад авч хасаа гэж найддаг. Хүн бүр ингэж хүсэхгүй л байх л та. Би бол харин тэгмээр байгаа. Ийм замаар яваад өгвөл гайхалтай биш гэж юу гэж хэлэх гээд байна. Зүгээр л чи дуудагдсан болон хайртай зүйлийг хийж байх үедээ явна гэсэн үг. Ингүүл гайхмаар юм байна гэж сая бодогдлоо шүү. Би бас Бурханд ингэж явчихдаг хүмүүс шиг ямар ч өвдөлтгүй яваад өгвөл гэж хэлээд байгаа. Замаа олон уралдаанаа дуусгахын тулд бид хүчтэй байх хэрэгтэй. Эдгээрээс юу ч тохиолдсон. Аль нь ч байсан та дайсны эсрэг зогсож чадахгүй. Бас итгэлийн алхаагаар алхаж чадахгүй. Чи өдөөс хойш хүртэл хүлээгээрэй. Библи бидэнд маш их зүйлийг хэлдэг. Хайр дотор яв, итгэл дотор яв, амар амгалан дотор яв, Христийн явсан замаар явна гэдгийг чи мэдэж байгаа. Бидэнд алхах алхаа бий. Бид бүгд амьдралдаа шийдвэрүүдийг гаргадаг. Харин эхлээд сууд сурахгүйгээр бид үүнийг хийж чадахгүй. Ягд гэдгийг чи мэдэж байна уу? Ягд гэвэл эхлээд явах гэж оролдвол чи унах болно. Тэгээд чи хэрвээ Христ дотор хэрхэн суухыг мэдэхгүй бол унах бүртээ буруутгана. Харин чи Христ дотор хэн гэдгийг мэддэг бол чи бүх замбрааг үйдлийг алгасаад дахин босоод алхах болно. Та нарын хичнээн нь алдаа эсвэл буруу зүйл хийх бүртээ буруутгалыг алгасдаг баймаар байна вэ? Төөх. Бурхан өршөг. Би их олон жилийг дими алдсан шүү. Иохан 5-р бүлэг дээр гардаг нэгэн ирийн тухай баг зэрэг ярэ. Тэрээр 38 жилийн турш нэг газараа хивсэн ба цөөрөмд оруулах хүн ирж түүнд туслах болов уу гэж хүлээдэг. Иохан 5:1-8
Иерусалимийн хоньны хаалганы дэргэд еврейгээр Бетзада гэдэг цөөрөн байдаг. Тэнд 5 сарвч байдаг бөгөөд эзний тэнгэр элч тодорхой үед цөөрөмд бууж усыг хөдлөхөд ус хөдлсөний дараа төрүүлж орсон хүн ямар ч өвчнөөр өвчлсөн ангижирдэг байжээ. Тэгэхээр өвчтөе, сохор, доглон, хатангар олон хүн тэр цөөрмийн эргэн тойронд байж хэн нь дараа жил гайхамшигыг хүртхийг хардаг. Тэгээд тэнд байгаа нэг хүнээс чи хэр удаа энд хэвтэж байгаа вэ гэхэд 38 жил. Би бодож байна хэрвээ та нараас хин нэг нь Майки энд хэвтэж байгаа шиг 38 жил ингээд хэвтсэн бол яах вэ? Зайлуу. Өнөөдөр босох цаг чинь болсон. За. Тэгэд Есүс түүнтэй ярьж эхлэхэд тэр мэдээж Есүс түүнийг тэнд хэр удаа хэвтсэнийг мэдэж байсан. Библийн тайлбарт тэрээр түүнийг ухааруулан гайхшруулахыг хичээж байсан. Тэгэхээр магадгүй одоо миний хийх гээд байгаа зүйлтэй баг зэрэг адилхан байх. Таныг ухааруулан гайхшруулах гээд байна. Чи хичнээн олон удаа иймэрхүү тэнэг байдалтайгаар уулан дээр байж байсан бэ? Энэ дээрээс Бурхан амьдралд чинь зориулсан дараагийн зүйл рүү очихын тулд доошо буухад бэлэн хүн байна уу? За тэгээд Есүс түүнээс асууж эхлэхэд тэр ингэж хэлсэн. Эзэн, ус хөдлөх үед намайг цөөрөмд оруулах хүн байдгүй. Харин намайг оцсоор байтал өөр хүн надаас өмнө орчихдог гэсэн. Хэнийг энийг ойлгох хэрэгтэй. Энэ хүн өөрийгөө өрөвдөх сэтгэлээр дүүрэн байсан. Тэгээд тэр хэн нэгэн ирж түүнд бүхнийг хийж өгөхийг хүлээдэг. Хэн нэгэн ирж түүнд бүхнийг хийж өгөхийг хүлээдэг гэж би хэллээ. Тэр хэн нэгнийг хүлээж байсан байна. Хэн нэгэн чамайг баяр жаргалтай болгохыг хүлээхээ бэл зүгээр баяртай байхаар шийдээрэй. Амен. Чиний төлөө өөр хэн нэгэн Бурханаас сонсож өгнө гэж битгий хүлээ. Өөр Бурханаас яаж сонсохыг сур. Дөнгөж алхаж сурч байгаа хүүхэд ямар нэг юмнаас барьж авах гэж хичээдэг. Бид яг үүнтэй адилхан байдаг. Эхэндээ чамайг хүнд байдалд ороход чи тэднээс тусламж хүсдэг. Тэгээд асуудалд орох бүрд хэн нэгнийг дуудах үед хүмүүс чамайг түшиж байгаад нь урамшина. Харин цаг нь болоход Бурхан тэдгээрийг түшиж, дэмжлэг аваад байгаа тэдгээр хүмүүсийг өшөглөж байхгүй болгоно. Тэгээд чи дайсантайгаа өөрөө нүүр тулах болно. Тэгээд хэрхэн яаж хүчтэй байхыг сурна. Тэгээд бусдын төлөө зогсоход хүчтэй болно. За энэ хүн шиг хүмүүст найдаад хэвтээд байгаа хүмүүсээ хүмүүс үргэлж миний урд орчход байдаг. За миний юу бодож байгааг мэдэж байна уу? 38 жил. Би явж чадахгүй ч би займчаад сарвалзах байсан. Би юу гэх гээд байна вэ гэхээр 38 жил. Мэдээж хэрэг тэрээр 38 жилийн турш цөөрмийн зах руу займчаад хүрэх гэж хичээсэн ч түүнд дараа жил тэнгэр элч ирж усыг хөдлөхөд би цөөрөм төрүүлж орох болно. Эсвэл би живэх хүртлэх хичээнэ гэсэн ийм хандлага байсан. Есүс түүнд юу гэж хэлснийг мэдхүү? Тэрээр хөөхөр хідөө 38 жилийн хугацаанд чамайг хэн ч оруулж өгсөнгүй юу? Чамайг амьдралынхаа турш энд хэвтээд байхад хүмүүс дандаа чиний урдуур явж орчход байна уу гэж хэлээгүй. Үгүй, Есүс юу гэж хэлснийг мэдэж байна уу? Бос. Бос. Библиэд энэ үгийн ард том анхаарлын тэмдэг тавьсан ба. Дараа нь тэрээр дэвсгэрээ аваад яваа гэсэн. Энэ надад таалагддаг. Зөвхөн Бурхан л биднийг босоосоо гэж хүсдэг. Энэ олон жил юу ч хийхгүй хэвтээд эргэн тойрон заваар улснаа цэвэрлээсэй гэж хүсдэг. Эфес 6-гийн 12-оос 13. Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш. Харин захирагчид эрх мэдэл, энэхүү харанхуйн ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ. Тэгэхээр бид дайнд тултаад байгаа. Бид дайнд байна. Гэхдээ энэ бол сүнслэг дайн, бодит дайн биш. Чи чөтгөрийг цохиж ялах гэж байна уу? Чи түүнд нударгаараа давхар цохилт хийх боломжгүй. Бас амьсгааг нь боож түлхэж унгаж чадахгүй. Бид түүнтэй сүнсээр тэмцэх ёстой.
13 дугаар ишлэлд бузар муу өдөрт эсэргүүцэн бат зогсох чадвартай байхын тулд Бурхны бүрэн зэвсгийг ав. Хэцүү үе иртэл Бурхны хуйг дуулахыг өмсөхгүй л хүлээгээд байх биш. Бүх цаг үед өмсөөрэй. Бурхны бидэнд өгсөн хуйг дуулах нь сүнслэг зэвсэг юм. Энэ бол цэрэг хүний өмсдөг хуйг дуулах биш. Энэ бол үнэн. Тийм ээ, Библиэд үнний бүсийг бүслээ гэж хэлсэн. Чи өөрийнхөө газар зогсож байхдаа үнний бүсийг бүслээрэй гэдэг нь урьд хожид байгаагүйгээр эзний үгнээс зураарай гэсэн үг. Ингэсэн ч чамд аль аль нь үйлчлэхгүй байгаа юм шиг санагдсан ч гэсэн урьд хожид байгаагүйгээр эзний үгнээс зураарай. Дайсан энийг чамаас хулгайлахыг битгий зөвшөөр. Би Ром 8 дугаар бүлэгт дуртай. Энд бид нийтлэгдэх хонь мэт тооцогдож байв. Харин бид энэ бүхний дотор бүхнийг хайрладаг түүгээр дагуулan дийлдэг. Та нийтлэгдэх хонь мэт харагдах үедээ энийг санаарай. Зайлв, та нарын зарим нь яг ийм байдалд байна. Чи заримдаа итгэгч биш хүнд би ялсан, дагуулсан, дийлсэн гэж хэлэхэд чамайг тэд ухаанаа алдсан гэж бодно. Учир нь тэдний хувьд ийм юм гэж байхгүй гэж байгаа. Амен. Чөтгөр чамд ийм зүйлийг итгүүлэхийг хүсэж байгаа. Эднэрийн аль нь ч болохгүй чи цагаал дэмий үрж байна гэх мэт. Харин чи үдний бүсээ бүсэлсэн үедээ миний ялал цөмлөлт ирэх болно. Бурхан бол итгэмжит юм. Энэ бол зөвхт байдал. Чи Христ дотор хинбэ гэдгээ мэдэх юм. Зүрхийг чинь бүрхэж байдаг зөвхтийн цээжвч, амар тайвны гутал, авралын дуулаг зэрэг юм. Хэрв чи Христ итгэлт хүн бол Христ итгэлт хүн шиг бодож сураарай. Итгэлийн бамбаага өргөнө гэдэг нь бамбаага зүгээр л эргэн тойронд бариад яваад байвал хангалттай биш. Галзуунууд ирэхэд өргөөрэй. Энэ өглөө чөтгөр надад чи дууссан, чи урд өмнөх шиг сургаалаа зааж чадгаа болсон гэж хэлэх үед би сүнсэндээ итгэлийн бамбаага өргөөд худалч гээд дахин сургаалаа бэлтгэхээр явсан. Амен. Тэгэхээр та нар харж байгаа үстэй. Би энийг танд хэлээд байгаа шалтгаан нь таныг хэр удаан Бурхантай хамт алхаж байгаагаас үл шалтгаалan тэр чамд худал ярихыг хичээсээр байх болно. Энэ хооронд цөөн удаа эсвэл цаашаа явсан ч энэ олон гайхалтай жилүүдийн дараа мянган цуглаанд сургаал заасны хойно сургаалаа бэлдэж байхад яагаад ийм зүйл сонсно гэж? Яагаад гэвэл сатан бол худалч. Тэр үргэлж чамд юу хүсдэг гэж? Тэгэхээр одоо сайн сонсоорой. Өөртөө эргэлзэхийг хүсдэг. Энэ гурван жаргалтай хүн энд байна. Чи болгоомжтой байхгүй бол чи намайг баярлуулна шүү. Бид Бурхантай ямар их аялал хийж алхдаг гэж? Сүнсний сэлэм, Бурхны үг болох сүнсний сэлмийг өөрийн мэдлэлд байлгаж эргүүлээрэй. Энэ нь тулаанд орох үед Бурхны үгийг ярина гэсэн үг юм. Тэгээд залбирлаар хүчнэ. Би энгийн залбиралд хүч байдаг учраас дуртай. Амралтыг мэдрэнэ гэдэг нь юутай гайхалтай вэ? Аливаа зүйлийн төлөө залбирч, цааш алхан амьдралыг таалж байх зур Бурхан чиний асуудал дээр ажилдаг. Залбирал бол бидний хийхээр авсан үүрэг биш. Энэ бол чиний амьдралын давуу эрх юм. Бид хүлээж байх зураа бас зогсох ёстой. Марк 11:23. Бурханд итгэхтэн гэж хэлдэг. Есүс үннээр би та нарт хэлье. Хэн боловч энэ ууланд хандан өргөгдөж тэнгист хаягдах түн гэж хэлэхдээ зүрхэндээ эргэлзэлгүй харин хэлж байгаа нь бүтэн гэдэгт итгэвэл тэр чи ёсоор болно. Та нар юуны төлөө залбирч гуйж байна? Түүнийгээ авсан гэдэгтээ итгэх түн гэж хариулжээ. Өөр нэг орчуулгад чи залбирч асууж байгаа зүйлдээ итгэвэл хараахан харагдахгүй байгаа ч гэсэн чи зүрхэндээ итгэвэл түүнийгээ авах болно. Гэхдээ энд нэг жижиг зүйл орхигдсан байгааг чи анзаарсан уу юу мэдэхгүй байна. Тэр чамд хизээ авахыг чинь хэлээгүй.
Та нар над руу хардаа. Бурхан хизээж та нарыг хүсэр хаяхгүй. Хэрв та нар итгэлээсээ бууж өгдгүүл юм бол Бурхан хизээж орхиж хаяхгүй. Өнөөдөр энийг хэн нэгэн сонсох хэрэгтэй байна. Чи түүгээр хийх гээд байгаа зүйлийг чи хийхгүй байж болно. Тэгвэл чи хангалттай ухаантай бодож чадаагүй. Яаж гуйхаж хараахан мэдээгүйч тэрээр арай дээр зүйлийг хийх болно. Бурхан бол итгэмжит. Энэ бол бидний дуулдаг дуу шиг. Түүний итгэмжтэй байдал агуу үлээ. Зүгээр нэг зүйл биш. Тэр бол итгэмжит юм.